Ахлах ангийн сурагчдын хувьд ажил мэргэжлээ тодорхойлох, хаан суралцах, ямар сургууль суралцах вэ зэрэг олон асуултуудтай тулгардаг билээ. Тэгвэл ажил мэргэжлийн чиг баримжаа олгох зорилгоор жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг Орос улбаны улсын боловсролын үзэгдэл өнөөдөр Улаанбаатар дахь Русский домд нээлттэй. Орос улбаны улсын засгийн газар бол жил болгон 620 тэтгэлгийг Монголын хүүхэд залуучуудад үнэлбэр болгодог. Энэхүү боловсролын үзэсгэлэн гол онцлог гэвэл интерактив чиглэлээр явагдаж байгаагаар онцлогтой. Оюутан сурагчид маань ирээд жишээлбэл уул уурхайн чиглэлээр суралцах бол ямар байдаг, ямар хувцас хэрэглэл хүмүүстэй зэргийг нүдэрээ харж гараараа тэмдэрч үзээд мэдэх боломжтой. Өөрөөр хэлбэл тухайн мэргэжлийг сайн таньж мэдэж сонголтоо хийнэ гэсэн үг. Энэ удаагийн боловсролын үзэгдэл нь өртөөжүүлсэн хэм маягийн хүрээнд хөгжийн тоглоом хэлбэрээр зохион байгуулж байгаагаараа онцлогтой. Уг боловсролын үзэгдэлд Оросын албаны улсын нийгмийн технологийн их сургууль, Томскийн политехникийн их сургууль, Красноярскийн улсын хөдөө аж ахуйн их сургууль, Эрхүүгийн их сургууль, Бурятийн улсын их сургууль, Эрхүүгийн үндэсний судалгааны техникийн их сургууль, Эрхүүгийн төмөр замын инженерийн их сургууль болон бусад сургуулиуд оролцож сурагчдад хэрэгтэй мэдээллүүдийг өглөө. Жил болгон зохион байгуулагддаг энэхүү үзэсгэлэнд ирж оролцоход таатай байдаг. Бид энэ жил 3 үе шаттайгаар мастер классуудаа явуулж байна. Эхний ээлжинд ямар мэргэжлүүдээр манай сургуульд суралцах боломжтой талаар, ямар мэргэжлүүд ямар цалин хөстэй байдаг болон ажил мэргэжлийн тухай суралцагчдад танилцуулж байна. Монгол улс бол ашигт малтмал ихтэй энийг олборлох нь эдийн засагт маш их нөлөөтэй байдаг учраас сурагчид илүү нарийн мэргэжлэр суралцаасаа гэж боддог. Үеийн үеэр сургуулиуд орчин үеийн мэргэжлүүдэд танилцуулж сурагчдад мэргэжлийн тухай нарийн мэдээллүүдийг өгчээсэн юм. Мөн хэрхэн мэргэжлээ зөв сонгох талаар мастер класс хичээлүүдийг орсон байна. Тус боловсролын үзэсгэлэн Улаанбаатар дахь Русский домд энэ сарын 17-наас 18-ны өдрүүдэд зохион байгуулагдах тул та бүхэн хүрэлцээрж Оросын албаны улсын ихтэй сургуулиудын талаар мэдээлэл аваарай.